Имлэгт рентген зураг авахлахдаа зориултын хувцас өмсөх ёстойг анхаарууллаа. Шүдний сувгийн болон гажиг заслын эмчилгээнд рентген оншилгоо зайлшгүй шаардлагатай байдаг. Харин рентген оншилгоо хийхэд зориултын хувцас, цэцэргээс хамгаалах хувийн хэрэгсэл өмсүүлэх хэрэгтэй. За гэтэл шүдний эмнэлгүүд энэ шаардлагыг хангаж ажиллахгүй байх тохиолдол их гарч байна. Ялангуяа хүүхэд рентген онцлогоо хийлгэхэд зайлшгүй хамгаалах хэрэгсэл өмсөх хэрэгтэй. Учир нь насан туршийн хүнтэй харьцуулахад бага насны хүүхэд цацрагт нөлөөлөх нөлөө хүлээн авах эрсдэл өндөр. За зарим шүдний эмнэлгүүд хамгаалах хэрэгсэл байдагч хүүхдэд таарсан тэрбэр байдаггүй байна. Энэ аппаратаар зураг авахдаа нэг креслэлтэй өрөөнд зураг авал тохиромжтойгаа. Хэрвээ нэгээс дэс креслэлтэй өрөөнд зураг авахаар тохиолдолд хажууд эмчлүүлж байгаа хүнд туяа хөөргөө тэр нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тиймээс юм нөгөө цэцэргээс хамгаалах хар тоглохтой зөөрийн хаалтайг бол хэрэгжилж байгаа. За шүдний эмнэлгүүд хамгаалах хэрэгсэл байхгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай холбоотой. За нэгдүгээр цацрагаас хамгаалах хэрэгслийн үн өндөр. Эцэг эхчүүд хамгаалдаг хэрэгслийн ач холбогдлыг мэдэхгүй байгаатай холбоотой. Тиймээс рентген зураг авах шаардлагатай үед тухайн эмнэлгээс хамгаалтын хувцас өгөхийг шаардах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.